Олимпийн тамирчид LeBron James, NBA-ийн тамирчид бол ачаал авсны дараа яг ийм төхөөрөмжөнд ороод байгаа харагддаг. Тэгээд юу хийгээд байгаа юм болоо гэж бодоод байдаг байсан. Ер нь агарын даралтаар хөлөнд ирсэн ачааллыг бууруулж маш хурдан нөхөн сэргээлд авах зорилттой гэж ойлгосон бичлэгүүдийн үзэхээр. Тэгэхээр одоо яг энэ NBA-ийн тамирчдын энэ авж байгаа хамгийн өндөр түвшинд тоглодог тамирчдын авж байгаа нөхөн сэргээг үйлчлэгийг энгийн хүмүүс бид нар ч гэсэн авах боломжтой болж байгаа юм байна. Тэгэхээр гоё байна. Ийм мэдрэмжийг авч үзэх нь. За ерөнхийдөө хөлийг бол ингээд нөгөө агаараар аюу сайн ингэж баазаж одоо шахаж амраад юм байна. Бүслэгийн хэсэг, гар, хөл гэдэг өөрөө сонгоод орж болох юм байна. За энэ яадаг апродлэгч. Энэ болохоор энэ цэнхэр гэрлийн нөлөөгөөр арьсан тас янз бүрийн өрөвслийг намдааж өгнө. За. За тэгээд лед терапи гэдэг нь шүү дээ. Тий, дээрэс нь одоо эн чинь хасах 110 градусын хүүтэн хасах 110-аас дээшээ хүүтэн учраас арьсны одоо нөхцөөгийг агшааж гэдэг. Царайлаг болох уу? Царайлаг болох шүү дээ. Нүүрний одоо өөрийн үндсэн гоё хэлбэр ингээд дээш өргөгддөг гэсэн. За хэрэг туршаад үзье энэ лед аппаратыг. Айгу сэрүүхэн хүүтэн агаар үлээж байна. Тэр сэнгэнсэн мэдрэмж төрд юм байна нүүрэн дээр. Эхэндээ бол гоё мэдрэмж байгаа. Сүүл рүүгээ жоохон даарах мэдрэмж төрнө. Тэгээ сая 130 градусд ороод гараад ирсэн болохоор одоо нэлээ өлчир болцсон байна. Тэгж байгаа. Одоогор бол нэг час хийгээгүй. Гэхдээ ингээд яг өвлж авартаад гадаа явж байгаа юм шиг нөгөө нүүрэн дээр ингээд жавар мэдрэгддэг тийм мэдрэмж төрж байна. Ерөнхийдөө энэ нүдний доотлын цэлхэн хаван бас арилаад идэг байхгүй. Ингээд цэлхийгээд нэлээ бүлцийгээд идэг тэр байхгүй болдог ороод тахлаар. За тэгэхээр хөлний аппаратанд орж үзлээ. Тэгээд ер нь өндөр түвшний за та түрүүлээгээ сууж байгаа. Тийм өндөр түвшний тамирчид энэ байнга орж байгаа харагддаг. Тэгэхээр яг 10 км гүүгээд өвдөг шагаа нуруунд дээр бол аюул хичээл ирсэн байсан баг. Яг тэгэхээр өөртөө бэлтгэл хийгээгүй. Тэр энэ аппаратанд орохоор үнэхээр гоё алжаал тайлсан мэдрэмж төрж байна. Тэгэхээр мэрэгжлийн тамирчид яаж recovery хийдэг тэр мэдрэмжийг авч байгаа болохоор сайхан байна.